намайг хүмүүс азтай гэдэг. Яагаад гэвэл би ерөнхий боловсролын сургууль сурдаг болохоор л тэр. Та нар мэдв үү? Сургуулийн насны 10 хүүхдүүд минь нэгэн сургууль сурч чаддаг. Сурч чадахгүй байгаа тэр хүүхдүүдийг яагаад сурч чаддаг гэж бодож байна. Тэр хүүхдүүд азгүйдээ биш, зүгээр л хөгжлийн бэрхшээлтэй. Ар гэртээ тус болох гэж ажил хийдэг. Эсвэл сургууль завсарсан. Өөр хэл соёлтойгоос л болж амьдралын хамгийн чухал үе шат болох боловсрол эзэмшихсийг шууд алгасчихдаг юм. Аль эсвэл тутууд үйлэмгээр боловсрол эзэмсэн гэдэг нэр зүүдэг. Гэхдээ та нар боловсролыг юу гэж ойлгодог вэ? Тоо бодож уншиж бичиж хим элементүүдийг цээжлээгээд ерөнхий боловсролыг бүрэн эзэмшчихлээ гэж би л бодохгүй. Энэ бол боловсролын зөвхөн нэг хэсэг л юм. Харин сургуулаа төгсөөд нийгэм төлтөвж бидаан зөв амьдрахад хэрэгтэй тэр л ур чадвар мэдлэгийг олж авахыг би жинхэнэ боловсрол гэж боддог. Гэтэл томчууд жинхэнэ боловсролыг ойлгохгүй. Бас боловсрол эзэмшиж чадахгүй байгаа хүүхдүүдийг ойлгохыг хүсэхгүй байгаад нь ч би гомдож байна. Жил бүр хөгжлийн бэрхшээлтэй эрдэнэтэй өсөр байгааг та статистикийн нэгдсэн сангаас харж болно. Харин хамгийн сонирхолтой нь юу гэж жил бүр сургууль сууж боловсрол эзэмшиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй эрдэнэтэй буурч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд суралцах сөн сонголт байдаг нэг нь гэртээ үлдэх, нөгөө нь тусгай сургуульд явах байдаг. Тусгай сургууль нь цөөн байдгаас гадна ихэнх нь 9 жилийн буюу суурь боловсрол олгодогч амьдрах ухаан нийгэмших чадварт сургадаггүй. Гэхдээ юу гэж өөр сонголт үйлж байсаарсан. Тэр бол бус хүүхдүүдэд ерөнхий боловсролын сургуульд сурах. Тийм ээ, би хүмүүсийг тэр ерөнхий боловсролын сургуульд сурдаг азтай. Гэхдээ би азтай гэж дуудуулах хүсэхгүй. Би ч гэсэн танид хүүхдтэй ижил, танид дүүтэй адилхан л хүүхд. Би бусдаас ялгаатай биш. Харин миний сурах арга барил тэрэгцэлтэй явдаг замын л арай өөр. Би бусад хүүхдүүдийн адил гаргасан амжилт бүтээлийн төлөө мундаг гэж дуудуулахыг хүсэж байна. Надтай ижил мянган хүүхдүүд ямар нэгэн тусгай сургуульд тусаарлаж биш. Гэхдээ нуудаж зүгээр л хуулийн заасан боловсрол эзэмших эрхээ эдлэхийг хүсэж байна. Бид мэдлэгтэй, чадвартай, бие даасан хүн болж нийгэмдээ тус болохыг хүсэж байна. Бидний тэгш боловсрол эзэмшихийг хүсэж байхад багш нар нь бити үл хашаач тээ. Сургуулиуд нь бити цааш түлхэж хүүхэд бүр чанартай боловсрол хэрэгтэй. Хүүхдийг ивэрсэн Япон улсын гадаад хэргийн яам хамтран үзүүллээ.